Хамтаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хурч байна. За яг одоо та бүхэндээ хүндтэй зочтой уулзахад бэлэн болсон байна. Бидний өнөөдрийн зочдоор Баримтат киноны найруулагч, Симүү студийн найруулагч, продюсер, 1242 Өрнөдийн босгон дээр киноны продюсер Баяр, жүжигчин Болноор хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн урилгыг мань хүлээн авч ирсэн тагт маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За станик гайхалтай том уран бүтээл. За Монгол улсад маань баг нээлттэй хэлээ. Тийм энэ бол ер нь бол дэлхийн бүтээл, дэлхийн одоо нээлт гэж бол ярьж болно тийм ээ. Маш том түүхэн уран бүтээл бол болсон. Гэхдээ монголчууд бид бүхэн одоо ер нь бол нэг маасаараа саяхнаас мэдж эхэлж явах шиг байна гэж бол үзэж байна. Тэгээд энэ киноны талаар бас сайхан дэлгэрэнгүй ярилцъя. Гайхалтай уран бүтээлчтэй бас бид бүхэн студидд урьсан юм аа. За энэ киноны санал хизээнээс ирв яг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ёо энэ кино яг бүтсэн түүхийг бас эхлээд мэдмээр санагдлаа. Тийм за ингээд UBS телевиз үзэж байгаа та бүхэнд баярлж байна. Та бүхнийг урьсанд бас баярлалаа. Энэ UBS телевиз бас миний амьдралын нэг хэсэгтэй холбоотой байдیں۔ 92 онд энэ анх байгуулагдаад UBS телевиз байгуулагдаад яг энэ студид анх эхлэл шторк төгсгөл эхлэл мэхлийг балхаа харахтаа туслах гэдэг бас өдөржин шүнжин хоноод хондог байсан шүү дээ. Тэгээд ажилдаг байлаа. Тэгээд одоо энэ хэдэн жилийн дараа вэ? Яг энэ студид орж ирж байна шүү дээ. Гоё байна. Сэтгэл үнэхээр гоё байна. За 1242 Өрнөдийн босгон дээр киноны түүх нэгэн түүхтэй. Тий 23 онд байна уу да 22 онд юм байна. Ковидын үеэс санагдаж байна. Унгарт би Атилла хааны тухай баруун хүннүүчүүдийн тухай баримт кино хийх гэж нэг хэсгнаас цааш их явсан. Одоо баруун хүннүүчүүдтэй холбоотой газар орнуудаар яваад Атиллатай холбоод. Тэгэхэд энэ Корнел гэдэг продюсертай таарад тэр чинь угаасаа үйлчилсэн. Баримт киног Монгол баримт кинодыг бас одоо Унгарт гаргах чинь ч гэдэм үү ингээд иймэрхүү яриа. Тэгээд ингээд машин барьж яваад уулзаад найзууд болоод би болохоор зэрэг Батхааны тухай уран сагны кино хийх гэж байгаа гэж надад хэлдэг. Тэгээд би тэгсэн гэсэ. Тэгээд ингээд орхиод ингээд явж идэг. Тэгээ байжсэн чинь 23 онд байна да би одоо марцчихжээ. 10 сард чи Батхааны продюсераар ажиллаач. Монголын продюсер гэхэд гоо одоо наач одоо өөр хүн амт юм байл шүү дээ. Би тэр шүү дээ. Тэгж хэлж чадахгүй шүү гэсэн чинь болж байгаа. Бид нэг гэрээгээ цуцсаж байгаа. Тэгээд дараа нь тэр өвд нь 12 сард очиход надаа юм цаас үзүүлээд гэрээ цуцsalчлаа. Одоо ажиллах уу? Тэгэхээр одоо би одоо үнэхээр одоо ингээд тийм боломж санд ирж байгаа юм чинь би одоо тэгээд зөвшөөрөөд ингээд үзгэлсэн. Ингээд одоо нэг сараас ихтэй ажил маань ихсэн. За тэр одоо продюсерийн одоо хийдэг одоо ажлуудыг хийн. Команда цуглуулна, бага цуглуулна. За тэгээд багийн одоо дүр сонголт явагдсан шүү дээ боги. Тий. Дүр сонголтууд явагдаад ингээд бас нааш канцлерийн зөндөө олон ажлууд байгаа л да. Тэднийг бүгдийг хийгээл ингээл 11 сард нэгэнд очдог. 11 сарын бүр 5-нд очсон баха. Нэгэнд би төрөөд очсон. Тийм баа. Тийм байт. Тэгээд ихсэн. За одоо дүр сонголт ямар байсан? Батхааныг одоо яаж одоо дүрийг тодруулсан. Энэ чинь өмнө нь Батхааны дүрд бол бас өөр хүн байсан юм байлээ. Тэгээд энэ чи би түрүүн хийсэн шүү дээ нэг өмнө ажил. Тэгээ одоо би болохоор зэрэг өөр нүдээр харна да. Тэгэхээр зэрэг тэр бага цуглуулах ажил болно. За тэгээд одоо Батхааны дүрд яаж сонгогдсон тухай одоо манай Батхан өөрөө ярина. Тэрнээс гадна маш олон уран бүтээлчтэй их өргөн хүрээтэй оролцсон. Тэгэхээр тэр олон 36 хүнийг ингэж тийшээ авчиад энэ кино бүгд энэ чи Монгол кино шахуу ботсон кино байхгүй. Монголоор киноны өөрөө тийм. Тэгээ тэр тухай дүр сонголт Монгол гэж Монголын тухай манай боги өөрөө болд ярина. Тэр бас сайн байцгаана. Энэ нэвтрүүлэг үзэж байгаа нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Их сони юм болсон. Би гэртээ байжсэн чи зулбодох надлуу ярихгүй. Нэг Батхааны тухай кино хийх гэдэг юм байна. Тийм мэдээлж авсан уу? Аваагүй байхаа гэдэгсэн. Тэр гэр ойрхон л. Хоёулаа хамт очиод бороо бөгчөөд ирээ. За тэгээ. Тэгээ замдаа явж байхдаа би тэр маазраад ирж байхдаа анхан сүбэдэг нь авчи чи Батхааныг авчих. Тэгээ гэл. Тэгэл очиод пробонд орсон. Тэгээ хэсэг хугацааны дараа за Батхан дээр юу болох юм байна.
Тэ продюсер тим шиг гарсан. Тэгээд сарын дараач байна уу 2 сарын дараач үлээ найруулагч мэн ирсэн. Найруулагч ирж ахиж шалгасан. Тэгэл Батханд тэнцсэн те. Машин золбоодохтой ярьжсэн те. Авчи тэгээ. Стан нэг амны бэлдэг гэдэг шиг те. Тэгээд энэ азтай одтой том уран бүтээлд тэнцсэн. Аха. Энэ кино төсөл чинь өөрөө яг дан ганц Унгар Монгол гэлтгүү. Тэ эн чинь 3 орны 4 улсын юм бүтээл. Тийм. Тэгэхээр маш том цар хүрээг хамарсан маш том бүтээл байгаа даа. Тийм. За хийц мэдтэй бол одоо юу ярих вэ? Угаасаа тий. Монголд анх удаалтаа энэ чи ийм том бүтээлд ингэж ороод Монгол талын кино болцсон байхгүй юу энэ чи. Аа. Тий. Жүжигчд нь бүгд монголоор ярьжсэн. Монголоор ярина тий. Монгол жүжигчд монголоор ярина. Манай Батхан бол бүр англиар ч ярина. Аха. Тий англиар бүр дуулна англиар инээ тэгэхээр тэр их хассан байлээ. Тий. Тэр хасах масах тий янз бүрийн тайз декорацийн тэр бол бид нар бол орцох ирэх байхгүй. Зүгээр санал хэлнэ. За яг энэ санал хэлэх энийг бол би өөртөө маш томор хүлээж авсан. Өөрөөр хэлбэл азны юм. Яагаад гэвэл өмнөх одоо Монголын түүхийг харуулсан кинонд бол одоо маш сэтгэл хангалуун бус байдаг бий. Яагаад гэвэл одоо хувцс хэрэглэл одоо жижиг хэрэглэл зэрэг бол алдаа их гарна. Тийм ч учраас одоо түүх археологийн хүрээлэнгийн одоо түүхийн хүрээлэнгийн захирал болсон манай хаяч авчихсан. Ааха. Зөвлөхөө түүхийн зөвлөх гэдээ авчихсан. За тэрнтэйгээ яриад одоо бидэнд ийм санал хэлэх юм ирэх байгаа шүү гэдэг үүднээс авчихсан. За тэнд бол одоо за арайч маргаан гараагүй хөөрхөн амт тэр манай Унгар талын продюсер англ продюсерын ч одоо банк зургийн талбай дээр байна. Тэд нар чинь хүлээж авна. Хамгийн гоё нь. А зарим тал дээр зөрлөлтөн найруулагч хүн байна шүү дээ. Тэр чинь тэр найруулагчийн бүтээл. Бид нар ямар нэгэн байдлаар хажуунаас нь орж юм хэлэх ирэх байхгүй. Хүлээж авсан шүү. Тэрэнд бол би шүү Питер сайхан бидний хэлж байгаа зүйлсийг маш сайхан хүлээж авсан. Тийм. Питер шүүс найруулагч үнэхээр талархаж явдаг. Хэдэн чиний хийсэн үгийг ч гэсэн хүлээж авч байгаа үстэй. Тий, маш олон хүлээж авч байгаа шүү дээ хөрх ядан. Тэгээд найруулагч, ерөнхий найруулагч хүн шүү дээ та нар мэдж байгаа. Хэн нэгэн амтай хажуунаас нь хурж ирэл олон долоо юм яриад их юм бол одоо энийг зайлуул гэж шүү дээ, тийм ээ. Болт бол саналаа бас хэд хэдэн газар хийсэн. Тэрийг бүр 100% хүлээж авсан. За одоо манай түүхч алтгууийг битэрийн саналыг бол одоо яста харин хэцүү. Зарим юмаа бүр тайзаа өөрчилсөн. Гол юмнууд дээр бол маш олон санал хэлсэн. Өмнө нь бичигдсэн байсан зохиолын дагуу юмнууд дээр олон юмнуудыг өөрчлөгдсөн. Ийм юм байгаа. Тэгэхээр ерөнхий продюсер Корнел, ерөнхий найруулагч Питер Шүүс. За энэ Монгол дахь Унгарын элчин сайд Борбала нарт бол одоо үнэхээр баярлсан талархснаа илэрхийлсэн. Тийм ээ? Тийм. Энэ Унгарын кино хороо. Унгарын кино хороо. Тийм. Тэгэхээр эдгээр чинь Унгар кино. Эдрийн дэмжлэгтэйгээр л энэ ажил бүтээд тийм маш сайхан болж өндөрлсөн багхгүй. Тийм эндээс чинь зөвхөн одоо та хоёр маань явчаагүй шүү дээ. Энд ч одоо 30 гаруй уран бүтээлчд явсан. За тэр донд нь бол бас Монголын бас сор болсон уран бүтээлч жүжигчд маань тэнд бас байгаад байгаа шүү дээ. За ер нь хий явсан талаараас мэдээлэл өгье. Яг бас товчхон. 36 хүн байгаа. За продюсерт нь гол дүрийн одоо Батхан. Тэгэнгүүт одоо Жанжид. Тийм. 5 хүн байгаа. За нэг нь одоо энэ сошиалаар ингээд хашгээд өөр нэг яг түүхэн хүнтэй андуураад ах шиг үү. Хашгээд тэр бол зохион уран сайхны дүр. Гүйг хаан. Сүбэдэ бат. Сүбэдэ. За Сүбэдэгийн тухай ч гэсэн бас юу яваад байгаа. Айгүй хөргөө сая дөнгөс сайхан өчтөр би үзчихсэн чи их муу кино боллоо. Сүбэдэ Баатрыг маань их муу гаргалаа. Яалаа чи Сүбэдэ Баатрын кино биш л дээ. Батханы тухай байхгүй гол Баатар. Тэгээс гол Баатар. Харин Сүбэдэг оруулсан их юм. Тэгээд бид нар одоо Сүбэдэг оруулах тийм байхгүй. За тэгээд гол төрийн жүжигч бүгд Монгол талын хүмүүс бүгд Монгол. Хажуу талд нь Холливуудын одод орсон тэдний бас баг байна. Тэр сайз дотор болж байгаа үйл явдал бол тэдний баг тийм ээ. За дээр нь бөөгийн зөвлөх. Тийм. Тансаг явсан шүү дээ. Зэрэг бөөгийн зөвлөхтөө бөөгийн дүр тоглосон. Тэгээд бөө гэдэг чинь бол бас энгийн жүжигчдүүднээс бол хол зүйл шүү дээ. Тэрэн дээр ялчгүй
Бөөгийн зөвлөх. Бөөгийн зөвлөхөө энэ бөөгийн зөвлөх авчвал мөн сайн байна гэсэн аваа явсан. Ойноос ирсэн шүү бүр урилгаар тийм ээ. За тэгээд бөөгийн зөвлөх маань өөрөө яг номоор нь тэнд яста гэрий чин өөрөө жүжигчний хувцас тий. Тэгээ аашаавыг хөдөлгөөн ингэдэг байдаг. Ерөнхий одоо философи юу гэдэг тэрийг хийж өгч байгаа. Жинхнэрээ бөөлсөн. Тий. Тэнд кино үзлэхээс өмнө жинхнэрээ бөөлсөн. Гадаадууд гайхсан. Үзэгчдээр манай ерөнхий продюсер бүх продюсерууд ирээд жүжигчд ирээд үзээд хараад өстой ангаагаад ингээд ер нь ингэсэн. За бөөгийн зөвлөх. Түүхийн зөвлөх. За тэгээд дээр нь хувцсны дизайнер хоёр нэг нь хатуу хувцсных. Нөгөөх нь одоо доторх хүмүүс дээл янз бүрийн одоо хувцснаар маань өдөржин шүнжин ажилласан тэр хоёр маань тийм ээ. Нэг юм момолторн тэрийг ойж өгөн хажууд нь ойж өгөн нэмж ойж хийж бүтээн. Тэр чинь нөгөө ямар нэртэй вэ? Торгуулийн батлаа. Тийм торгуулийн батлаа. 5 өдөр болгон 5-аас тэнд үйлдвэрлэл каналтай давхар явж л байгаа юм л та. Бид нар чи энэ хувцсыг ингэмээр байна. Жишээ нь миний тэр шар дээлэн дээр одоо зах хадах жишээ. Одоо үлийн болгох ч үгүй юм уу. Яг зэрэгцээл үйлдвэрлэл. Тий, зарим зүйлийг өөр газар зарсан ихэнх нь ойсон. За Монгол костюмсын одоо урж хийсэн зарим юмнуудыг одоо өөрчилсөн өвлийн удирд зориулж тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо ерөнхий хувцсны дизайнер Батүлэг. За мөн зөөлөн хувцсны дизайнер Хулангаар байна. За мейкап. Бас хамгийн чухал. Мейкап. Тэгэхээр мейкап тэр Унгартай бол маш одоо ур чадвартай тооцогдсон байна лээ. Тэдний баг команд нь бол. Манай мейкап хажууд нь явдаг. Тийм ээ. За мейкап ч өөрөө энэ манай энэ жүжигчдийн золботыг Сүбэдэд шалгаруулахад анх шалгаруулах юмд одоо золботыг ингэ өөрч бодонгууд нөгөө жишээ бүр ангаагаад тэгээд наадах мейкап авах шүү. Тэгээд аваа явсан. Нараа авна тий. За тэгээд дээр нөгөө хүн мартчих үү. Координатор. Координатор тий Нямбатар. За дээр нь орчуулагч тагаа. За орчсон тэгээд Унгараас орсон манай хэн байна? Үзмээ. Дээр нь манай Шаги байна. Нөгөө бас бүх процессыг зургийг авна. Миний санал байсан. Нөгөө өмнө ярьжсэн шээ нөгөө Унгарт баримт киноор явж хат чи би одоо баяр сайхан тацог байнга явдаг байсан. Танил болцсон. Би энэ киноны процедурыг бүгдийг надад авах гэж зургийг авах. Тийм манай Шаги аваа гэсэн. Ер нь бол тэгэл мэдээж туршлагатай, чадварлаг хамт олноор бага бүрдүүлээд Унгарыг зорьсон байж таараа. Тийм. Дээр нь хоёр том стантын баг. Монгол стантын манай тийм шүү тий. Нарука. Нарука тэргээд манай статуудад гайхшруулсан. Унгарчуудыг гайхшруулсан шүү. Англи продюсерыг гайхшруулсан. Дараа нь манай хан Монгол цогтгоо тэргүүтэй. Ингээд 36 байсан. За Батхан гэдэг дүр ер нь яг тань одоо зохиол уншаадч гэдэг юм уу? Ер нь бас нэг тодорхой хэмжээний судалгаатай л явсан байж таараа. Гөөбэлгээ тэнцлээ гэж тэгээд судалгаа эхэлж байгаа юм чинь. Тэгэхэд яг тэр дүр ер нь яг яаж бууж аваа? Ер нь хэр ажиллахад ямар хөө байв? Тэр чинь том хаан шүү, том дүр шүү. Тэр чинь эхлээд маш их айж исэн шүү дээ. Асар том хариуцлага байхгүй тий. Маш том хариуцлагын өмнө ингээл ирэхэр чи хүн бас сонирн болтой байлаа. Тэгэл надаа нэг миний анхны зургаар би ганцаараа ордог зургаар эхэлсэн байхгүй юу. Унгарын хаан Беллатай уулздаг хэсэг төгсгөлийн. Ironside шүү дээ. Тий, Майкл Ironside гэх Холливуудын бас домог болсон жүжигчин. Бид гурвын тэр хэсгээр эхэлж. Цаана би сул байгаа л ингээл нэг хүн сандрахаар нэг сонирн бодоод байц. Хэдий би туршлагатай ч гэсэн тийм ээ. Тэгэл нэг 4-5 минут өмнө өсөөнө алнаа гэж бодогдоод байсан. Яг л нөгөө бүх барилдгаар нэг хүмүүс нэг тиймэрхүү сэтгэл зүйтэй гардаг гэдэг чинь яг л тэр гарч ирсэн. Та нар ихсэн чирт тоглондоо гэж дотроо додож байгаа шүү дээ. Тэгэл гараал тоглосон. Тэгэл тэр зураг авалтаас хойш тэнд чинь 200 хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Хандлага маш ондоо болсон. Хүндлэл шууд тэгэл тэр хүмүүсийн хүндлэл чинь мэддэг. Найруулагч гэсэн айгуугай хүндлэл гэсэн. Миний үгийг сонсдог болсон. Би энэ дээр ингэж тогломоор юм байд. Нэг сцен дээр би бүр надаа нэг хоньны 70 өдрийч гээд. Тэр чи 20-30 минут даландаа яваад зураг зогсож байгаа шүү дээ.
Тэгэхээр 70 эрдэг зургаар эхэлж чинь. Тийм жишээнэж гэдэг юм уу те. Бид нартай маш гоё хүндэтгэлтэй гоё харьцаж эхэлсэн. Гоё ойлголцсон. Ер нь тэгэл канон дээр нэг эхний 1 2 3 сценыг ингэж явал тэгэл ерөнхийдөө цаашаа гайгүй хөнгөрөөл явчихдаг байхгүй. Юм зөв гаргаад олоод тэгэл цаашаа явсан. 3 сарын хугацаанд бид нар зураг авалтаа хийсэн. Маш сайхан байсан. Хаан шиг байсан. Хаан л яг л хаан байсан. Яг л хаан шиг байсан. Тий. Тэгээд 10 минутын зайтай бидний чи ирээл буудлаас нэг машин суулгаад аваа явчихна. Жүжигчний капиг тэнд л өдөрж байгаа шүү. Ингээ зоолдог барьсан үнтэй. Копи юу цаа юу те. Тэгээл чинь за та ямаар нэмэр байна гэдэг юм үүтэй. Тийм л жинхэнэ жүжигчдийн гадныхан киног өстой дурлахаар хийдэм байна л гэдэг мэдэрсэн. Тэгээ Холливуд чи өөрөө Холливуд гэнэ Унгар өөрөө киноны их орон болцсон байна лээ. Кино продакшн их орон болсон. Тий, тэр чи ингээд нэг удаагийн одоо өнөөдөр наад чи хэдэн кино явж байна. Холливуд 10 кино зэрэг зураг авч. Тэгэхээр чи мангар том зах зээл байгаа шүү дээ. Тийм байна. Тийм болцсон байх. Тэгэл тэд нар үр хөвчтэйгээ хурж ирнэ. Бүгдийг хөлслөөл, бүгдийг тий. Тэгэл киногоо хийчихэл киногоо ингээд аваад авсан зураг аваад тэгэл цаашаа явал эдитинг гэдэг тэр юм хийдэг. Болдын хувьд бол их гоё. Болдын дүгнэлтийг өөрөө дүгнэхгүй. Тэстэ нэр зүгээр нэг гоё маа л гэж одоо хэлээс өөр үг орж ирэхгүй нэ. Тэгж зүгээр жүжигчний уран чадварын дүгнэлтийг бол манайр өөрөө дүгнэхгүй. Би мундаг гэж хэлэхгүй. Тийм шүү дээ. Тэр хүн биш. Юу одоо үдсэн үзэгчид зэрэгтэл дээрэс нь бас нэг хэлэхэд эн чинь уран сайхны кино байхгүй юу? Тэгэхээр хүмүүс нөгөө бодит түүх нэхэд идэг. Яг тэгдэг шээ. Дөрвөн улсын хамтарсан кино эн чинь эвцэлдээд хийж байгаа шүү дээ. Ихийн нэцэхгүй туглын тураахгүй гэл тийм шүү дээ. Уран сайхны кино. Энийг л хүмүүс ойлгохоор вэ хизээ энэ түүхэн дээр чи ингэ тийм чи түүхэн баримт кино биш байхгүй юу? Уран сайхны юм оруулаад түүхгүй уулчлаа. Манайхан ч их дургүй байдаг шүү дээ. Ер нь иймэрхүү одоо гадны хийсэн Монголын кинонууд л Яг зүгээр энэ сошиалоор ингээд мэдээж өөрсдийн бүтээсэн энэ бүтээлцсэн энэ бүтээлийг харахад чинь бас санаа тавина. Тэгээ харж байхад бол түүх их нэг чинь болдын зөвлөдөө. Тэгээд ер нь зүгээр бид нар өөрсдөө ингээд бодох хэрэгтэй. Монголын түүхэн кинонууд Цогт тааж, Сүх Баатар тийм ээ? Мант хааццаг. За энэ түүх гуйс ингээд яг тэрэн шигээ хараад үзэх юм бол амар гуйс шүү дээ бас. тэгж өнцгөөс нь харуул те. Яг нэг уран сайхны кино да. баримт түүх гэж харах юм бол тэр чинь Их гуйж байгаа. тий. Тэрнээс уран сайхны гэвэл эн чинь зөвшөөрөгдөх юм уу? Уран сайхны. Тэгэхээр зөв гол юм нь юу гэхээр 1242 өрнөдийн босгон дээр кино бол 1242 онд болсон нэг үйл явдал болсон байна. Одоо Шаяа голын дэрэгдэх одоо том тулдаан дэлхийн 10 том тулдаанд ордог ч гэж ярьдсан байна лээ. Тэрний дөнгөж дараа болж байгаа үйл явдал өгөөдөө хаанаас ороод Монголын цэрэг одоо буцаж байгаа. Энэ том үйл явдлын хэсгийг тэр түүхээс сэдвэлж хийсэн найруулагч зохиогчийн уран сайхны бодол. Тэрийг бичээд тоглуулад за Батхан иймэрхүү хүн байсан байх та гэж. Ингэсэн уран сайхны кино байна. Би өөрөө баримт киноны найруулагч. Тэгэхээр тэр тэн түүх одоо нэг гуйвсан гэдгээр нь ярил л да. Зөндөө зүйл байж дээ шүү дээ. Одоо жишээ гүйг бол тэр үйл явдаас өмнө явцсан байсан. Тэ? Хаш гэж уран сайхны дүр вэ? Уран сайхны дүр оруулаад ирлээ. Хажууд нь бие хамгаалагч гэдээ бас нэг ингээд ийм эмэгтэй хүний уран сайхны эмэгтэй хүний дүр оруулаад ирлээ. Тэгэхээр инхээр зэрэг одоо нөгөө тэр нөгөө үнцгээс харах юм бол уран сайхны кино чинь би бол 100% хүлээн зөвшөөрнө. 3-4 хоногийн үйл явдал болж байгаа байхгүй тийм гарч байгаа кинонд. Зүгээр бидний хамгийн гол өмнөө тавьсан зорилго бол монголчуудад оромсуулахгүй шүү. Монголоо ёстой говьхгүй шүү. Доош нь хийхгүй шүү. Яагаад гэвэл хит хитэн киночин зүрх хүрээ хайцсан байхгүй. Одоо нөгөө Эйзенштейний ямар кино вэ? Тийм, Батханы тухай тэр нэг гардаг Александр Невский гэж кино байна. Тэр бол бүр ингээ хятад ийм нэг өмсө хувцсан ч гэсэн тий. Хятад ноён бууж ирдэг. Дээр үеийнх нь. Тэгэнгүүт чи ингэж байгаа шүү дээ. Хүн ингээд өмнө хуржээд нүм одоо Монголоор доо тэгээд бүхийг суунгууд нь чи ингээд дээрээс нь гიშгээд ингээд бууж ирж байгаа шүү дээ. Тэгэл нэг юм уу хятад үгэн тий.
Хятад хүнээр хийсэн байгаа байхгүй. Тэр та нар зөв сонирхоод тэр Батхааны үзээрэй. За дараа нь нөгөө нэг ингээд бодцсон. Тэгээ бас орсон хийсэн кино. Тэг сайхан гарсандаа баг хоолой. Ингээд тэр чинь ясаа жинхэнэ доос нь хийж байгаа юм да. Тэр мэтийн зүгээр уран бүтээлүүд л яг үзэгчдийг нэг тийм болгочоод байгаа тийм болов гэж бодож байна. Бидний зорилго бол за ингэхгүй шүү. За яг хөө зүгээр одоо түүхөө жоохон өөрчлөөд ингэ тийм байж. Доош нь хэлэхгүй. Энэ бүхийд нэгмд суулгаад гарах сцен авах нэгэд яаж Корнелтай бицэд ярьж тэрийг болиуллаа зургийг аваад монтаж нь ороогүй шүү дээ. Яг тэрийг дуурайж хийдсэн шүү. Хийх юм зохиолт нь байсан тийм. Ороогүй. Зарим хасах юмнуудыг хасуулж байгаа. Тэгэхээр нэмэх юмнуудаа нэмүүлж байгаа. Иймэрхүү юмнуудыг бол одоо энэний эсрэг бай. Тэр зохиол энэ төр нь одоо угаасаа энэ чинь өөр хүний уран сайхны сэтгэмж, уран сайхны кино учраас тэрэнд нь орцох ирэх байх. Доош нь ирэхгүй. Тэр утгаараа бол энэ яг тэр утгаараа бол миний санаанд хүрсэн шүү. Ягаад гэвэл миний одоо бодож ирсэн, бидний бодож ирсэн одоо тэр юу бол санаандаа хүрсэн. Дээрээс нь бас нэг юм нэмж хэлэхэд энэ Монгол талын кино болсон байхгүй. Үүндээ тий. Эцдээ дээрээс харсан болов уу гэж би боддоо. Кино эхлэхдээ ингээл зүгээр хүний хүүрээр аваа уусгасан тэгэл батаан тоглол эхэлж байгаа шүү дээ. Яг тийм гэж хэлж байгаа шүү дээ. Чи унгарчуудыг ингээд яатсан ба шүү дээ. Унгар найруулагч өөрөө хийсэн тийм ээ. Тэгээд манай талыг бүр илүү дүүлгээд гаргаад ирсэн. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө унгарчуудын төсвөөр ингээд хийчихээр унгарчууд нь өөрсдөө бид нар яхаараа ийм тий өөрсдөө та нар чи яагаад ийм кино Монгол кино болцсон байж тээ. Тий чи сайн нөгөө унгарт нээлт хийгээд унгарт гарахад тэр комментуудыг харуул. Харин тий. Юу вэ Монгол кино? Тий. Унгарчуудаа доош нь хийчлээ. Унгарын кино хороо, Унгарын засгийн газар яхаараа Монгол кино юм бэ? Өөрсдөө төсвөөрөө. Тий. Битүү тийм коммент тэнд Монгол кино хийсэн биз дээ. Тий. Энэ тэгээд магтсан кино хийсэн биз дээ та нар. Нэг утгаараа энэ бас их бидрийг айгүй их сурталчилж байгаа. Хоёр ч юу гэхээр бас миний нэг зорилго байсан. Юу гэхээр Монгол хүний дүрд Монгол хүмүүс өөрсдөө тоглолт юм аа. Өөрсдөө чаддаг юм аа. Их хэлээрээ тий бүр. Тий. Монгол хүн гэдэг чинь ийм зан характертай. Ийм хөдөлгөөн авиртай. Ийм интонац хоолой тооны өнгөтэй тийм ээ. Тэгэхгүй урдны ч явах уу? Одоо гадаадын Монгол хүн гэхээр хужаа. Тэ? Вьетнамч байт юм уу энэ бид нартай ижил төстэй царайтай хүмүүс тоглоулдаг байхгүй. Эдгээр Монгол хүн харагдахгүй шүү дээ. Монгол хүнийг хизээш тоглож чадахгүй. Би жишээ нь ясны самурайг би тоглож чадахгүй байхгүй. Би философийг мэдэхгүй, би тэргээр өсөөгүй болохоор хэдий би дөөрэж хийсэн ч гэсэн би 100% болж чадахгүй. Монголчууд бид нар Монгол хүнийхээ дүрд бол тоглож чадна. Сүбэдэд Япон хүн сонгоцсон байсан шүү дээ. Би нөгөө нэг түрүүн хэлээд үсгэлээд нөгөө ажилтнаа орлоо шүү дээ. Сүбэдэ Японч гэж. Тэгээ над дээр ч гэсэн юу байсан биз дээ. Тэр чинь өөр л дөө. Тэр чинь Америкийн хэм билээ бас нөгөө Япон ийм уралдаантай юунд ордог Япон жүжигч юм байхгүй тэр чинь. Америк Япон жүжигч тоглоно гэж байсан. Тэгээ ямар азар Монгол хүн тэр чинь ясаа тэр продюсер Корнелд баярлах хэрэгтэй. Тийм шүү дээ. Манай Корнел бол нэр найруулагчтай баярлах хэрэгтэй. Энэ 36 хүнийг саналыг маш сайн авсан. Авж явна гэдэг энэ том шийдвэрийг л Корнел гаргасан шүү дээ. Тий. Мундаг шүү. Харин яг таны дөнгөж сая ярьсан үнцгийг ер нь тэр Корнел гэдэг найруулагч тэр хүн ер нь продюсер гадралцсан байсан юм шүү тий. Монгол тэр туршлагатай сайн продюсер хүмүүст гаргаж чадна. Тэгээд эндээс очин 36 чинь үүргээ 100% биелүүлж байгаа. Хэрвээ энэ 36 дам бид нар яваад очисон бол кино ондоо болох байсан. Нэг 6 жүжигч чинь тий продюсертайгаа очисон бол кино бас тийм сайн болох төвшөнд очихгүй байх байсан. Болдоо чамаг ер нь Питер чи жоо ингэж гэдэг юм. Одоо манайхны нэг Орос үгээс замичаан үгжээс. Харин тий би бүр гайхаад байсан. Зүгээр биднийг ингэ хараад тэр ингээ урсгалаар нь явуулж байгаа шүү дээ. Чи одоо найруулж хүн чи стоп. Чи тэгсэн үү? Тийм харьцаа байгаа. Би ингээд боддоор яриулж байгаа. Би хараад харин би л өөрөө ингэж байна шүү дээ. Би энэ дээр нэг ингэчмээр байна болох уу? Зураг эхлэх юм те. Нэг ийм ингээд явчих.
Тэгээд явчихсан. Би бол чиний үгийг сонсно гэж чадчих чинь. Тэгээ бусад жүжигчдтэйгээ жишээ нь Унгрихч гэдэг юм уу те тэдэртэйгээ бол бас нэг заминчаантайгаа ингээд байгаа. Оо тэр чи Бас нэг юм болсон гэсэн тий. Явгууд чинь нөгөө үдсэн жоохон хэсэг цайзын хажуудын хэсэг мэдтэй Унгарын стантууд орсон. Тэгсэн чинь манай нөгөө Питер мэн шал өөр Питер болчихлоо. Хүмсгөө зангидтай хажуугаар ааш таач зэгтэй тэгэнгүүтээ нэг гоё юм хийсэн шүү. Та нарт Монгол стантуудыг хар, монгол жүжигчдийг хар. Монголчууд байл та гэсэн. Монголчууд байл та гэдгсэн. Ямар гоё. Тэгээ тийм тэр чинь сонсгоорч энэ бие бандаг өөрөө бандаг гоё яатсан юм шиг. Тэг яалчгүй хүний нутагт очиод инхээр нөгөө нэг би биш. Би бол чомли болж штэ. Би биш. Би Монголын жүжигчин шүү гэдэг юм давхар яваад. Би монгол хүн гэдэг юм давхар яваад байгаа байхгүй. Тэгэхээр маш их хариуцлагатай байх ёстой. Тэ? Энд зөвхөн би өөрийнхөө харьцааг тэнд дихгүй нэ штэ. Би Монголыг төлөөлж явж байгаа болохоор тэр чинь хариуцлага маш өндөр болно. Ааха. Яг продюсерийн хувьд харж байхад олон орны жүжигчид тогсон шүү дээ. Дөрвөн орон хамтарсан хэрнээ олон орны жүжигчид тогсон. Тэр нөгөө хиний дүр чинь тоглодог нөгөө судаан хаан. Яа нөгөө Францо, Кумано тийм билээ. Францын жүжигчин шүү дээ. Национал нь. Оо тэр чинь тэрний нэр марччихжээ. Олон орны жүжигчид орж тоглож байгаа. Тэгээд нэг ёсны их том дэлхийн аврах юм шиг олон улсын тэмцээн юм шиг ингээд санагдаж байгаа байхгүй юу. Өөрөөр саний болдын ярьснаас санаанд орж байгаа юм л да. Одоо би чинь Монголоос ирсэн юм шүү. Монголын жүжигчин шүү гэдэг одоо энэ манай Монголын тамирчин одоо рингнээр гарах чинь гэдэгтэй ижлэн бидний тодоод хэрэг чинь надад яг тийм сэтгэл бас төрж байгаа шүү. тэгэж шүү өнөөдөр энэ хэлсэн аавна гэвэл тэгээд ингээд гарч баяраа гатсан загсаж чинь. Тий. Дээр нь бас нэг юм хэлэхэд энэ канон дээр манай Монгол саат компани хамт олон давхар ажилласан. Монголд талын хөрөнгө оруулагч гэх үү те. Тэгэхээр чи эндээс одоо нэг 5 6 оронд гарах эрхийг Монгол саат компани авсан. За. Монголдаа гаргана Солонгос, Станы Орнууд. хэдэн орнууд байгаа. Хөр гоё юм тий. Тий. Тэгээд энэ кино чинь 10 сарын 30-нд нээлттэй хийсэн. Тэгээд нөгөө тухайн үед чинь Physical Asia бас давхар гараад монголчууд тийшээ шуураад жоохон наам гүм. Тэгтээ бас монголчууд сайн үтсэн тий. Сайн утсан шүү дээ. Чи жоохон сэтгэл дундуур байсан. Би харин жоохон сэтгэл дундуур. Би бол өстой Энэ уул нь монголчууд хөрвөл их сайхан юм даа гэж би бодоод байгаа. Тэгээд одоо Монгол цаатахын маань бүх IPTV-д өгсөн байгаа. Хүмүүс гэртээ тухтай сайхан хамгийн ойроос үзэх боломжтой байх тийм боломжтой. За би харин яг бодлын өмнөөр нэмээд хэлэхэд тэр одоо гэртээ суугаад үзээд одоо Монгол түүх за тэнд бол нэг жоохон өөрчлөгдсөн байгаа ш түрүү хийсэн тийм ээ. Одоо хоёр хэдэн жилийн хугацаатай болсон үйл явдлыг нэг дор болгоод жишээг ингээ гаргах жишээтэй. Тэгээ энэ түүх монголчуудаараа жоохон бахархаараа за тэр киноны одоо дэмжээрээ тий киноны одоо ур чадвар найруулагчийн ур чадвар энэ төр одоо өөр асуудлуудыг би түрүүн хэллээ. Энэ одоо Монгол яг цэвэр Монгол кино биш. Өөр хүний өөр бүтээл учраас бид нар тийшээ орох эрх байхгүй. За тэгээд дээр нь нэмжлэхэд Монсатын одоо энэ IPTV-гээр болон бусад бүх IPTV-гээр гарч байгаа. За манай Монгол сатын одоо захирал бомчинда одоо яг энэ үед одоо маш их талархснаа илэрхийлэх ёстой. Бомчин байгааг бол бид нар энд суугаад ажиж байсан байна. тий. Монгол нээлттэй хийгээч юу? Хийгээч юу? Гүйч. Хөрөнгө оруулагч одоо ерөнхий хөрөнгө оруулагч бомчинда талархснаа илэрхийлэх ёстой. За гэх мэтчлээ ер нь бол тусалж дэмжсэн маш олон хүн Олон хүн байна. Одоо бүгдийн дөрдөн гэдэг бол манай маш их хөхгүй шүү дээ. Тий. Тэгээ энэ гахалтай уран бүтээлд бас яг баг хамт олноороо очиод бас Монгол улсынхаа бараг нэр хүндийг тэн сайхан өргөчөөд түүхэн киногоо сайхан бүтээчээд нэр төртөй хурж ирээд одоо ард иргэдээ ингээд хүргээд байж байгаад бол та дээр бас маш ихээр бахархаж байна. Үнэхээр гайхалтай санагдаж байна. Тэрийн хувьд бол гоё юм бэ гэж сонж байна. Нэг юм нэмээд хэлчихэ. Энэ бас маш том гарц байхгүй юу? Ерөнхийдөө Унгар хүмүүс болоод хамт тоглосон жүжигчид манай монгол жүжигчдийг бол одоо мэддэг болсон. Тий. Ганц хоёр киноны саналууд яригдж байгаа. Энд ч нэг гарцгаараа л байна л та. Тийм. Дан бид биш. Монгол жүжигчдийн ур чадвар юм байт юм байна гэдгийг харсан. Бидний хойдол дараачийн үеуд Монголоос тэгвэл 16 насны хүүхэд авъя. Монголчууд зүгээр тоглоулна гэдэг. Энэ чинь том амжилт байхгүй да.
дан бид нар биш нийт монголчуудаас авна гэдэг чинь айгүй гоё болоод явчихж байгаа. Гарцтай. Тэгээд цаашаа нэг ашигтаад би бас энд ордсон жүжигчдтэй би ер нь баярлсан талхснаа илэрхийлж байгаагүй байсан байл шүү дээ. Наад хөрөнгө оруулагч яриад одоо тий одоо манай болд минь хажууд сууж гин манай болдын гэрүүдийн хүн чинь айгүй гоё бас нэг хөөрхөн дүр бүтээсэн шүү дээ. Тэр солон хамт солон тэр чинь шууд корнел бод зөвшөөрөөд аваа явсан маш гоё. За тэгээд дээр нь манай Барса фантастикийн баяра Цэрэнбол төрөө Золбот манай төрөө байна. Баттүр. За энэ жүжигчдтэй бол одоо маш их баярлна. Баярлж ийн гэдгээ одоо бид нар чинь Монголдоо нэртэй төртэй тий чадвартай тийм жүжигчдэж явсан. Тийм тэгээд нэг Нарука болон түүний команд, манай цогтхүү болон түүний команд, хулан Батүлэг, Нямка байна координатор. Тэгээд манай хоёр орчуулагч бүгдэнд нь бас баярсан талхснаа хэлсэн. Ер нь өмнө тэгж байгаа би. За эдгээр бол яг вэ. Тэгээд баярлах хэрэгтэй. Энэ их боломжийг олгосон танд бас их баярлалаа. Яг танаа нэвтрүүлэгт бас яг боломжийг олгосон танаа нэвтрүүлэг маш их баярлалаа. За баярлалаа та хоёртаа. Тэгээд энэ гайхалтай уран бүтээлийн түүхийг бүтсэн түүхийг бид нэр ингээд сонсоод баймаар байна. Харамсалтай нь бидний нэвтрүүлгийн цаг дуусаж байна. Тэгээд урилгыг мань хүлээн авч хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. Дараагийн уран бүтээлд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн зочдоор баримтат кино найруулагч, продюсер Баяр, жүжигчин Болд нар оролцлоо. За хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байгаа үзэгчтэй маргааш энэ цагта иргэн уулзлаа. Тэр баяртай.